2024 онд Icemark компани нийгмийн хариуцлагын хүрээнд боловсролыг дэмжиж Ice Scholars тэтгэлэг хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж шилдэг 10 оюутанд тэтгэлгээ гардуулсан билээ. Шилдэг оюутнууд маань мөнгөнд тэтгэлгээс гадна хувь хүний хөгжлийг дэмжих олон сонирхолтой сургалтуудад хамрагддаг. Энэ удаагийн сургалт бол хурдтай суралцах арга барил. За бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За Монголын оюун ухааны академиг үүсгэн байгуулагч одоо Захирал Хатанбаатар байна. За тэгээд та бүхэндээ бас өнөөдөр өөрийнхөө хийж байгаа ажил, судалж байгаа сэдвийнхээ хүрээнд бас нэг юм сургалтыг бол бэлдсэн. Сургалтын сэдв энэ бол хурцтай суралцахын ур чадвартай болох хэрэгтэй маа л гэж. За энэ сайхан тэтгэлэг шалгарсан шилдэг энэ 10 оюутнаа өнөөдөр 21-р зуунд зайлшгүй эзэмших ёстой ур чадруудын талаар ялангуяа энэ хурдтай суралцах ур чадрын талаар бас өнөөдрийн сургалтыг хүргэлээ. Тэгээд оюутнууд маань маш гоё идэвхтэй сонсож энэ сургалтын үйл ажиллагааг бас дэмжлээ. Тэгээд мэдээж одоо энэ нэг удаагийн сургалтаар хэрэг болох бүх мэдээллийг бас хүргэж чадахгүй ч гэсэн өнөөдрийн сургалтаас бас нэг зүйлийг илүү сайн ойлгож өөр нэг боломжоо бас илүү нээсэн болов гэж харж байгаа. Тэгэд өнөөдөр энэ оюутнуудтай ийм сайхан боломжийг олгож байна. Icemark компани одоо хамт олонд бас амжилт хүсье. Дараа үе залуу үе бас ийм сайхан дэмжиж байгаад бүгдэнд нь амжилт хүсье. Баярлалаа. За би саяны сургалтаасаа бол суралцахыг хамгийн их ойлголоо. Жишээлх юм бол бид нар суралцахдаа яг ямар арга барил ашиглахын чинь mind mapping арга ч юм уу те эсвэл хэлээ сурахдаа яг бас ямар арга барил ашиглахын үгээ сурахдаа imagination буюу төсөөлийн аргаар ч юм уу гэх мэт маш сонирхолтой арга барилуудыг сурч авлаа. Өнөөдрийн сургалтаас миний хамгийн олгож авсан зүйл бол хурдан унших арга байлаа. Яагаад гэхээр ингээд би өдөр тутамдаа яг унших гэдэг зүйл бол миний амьдралын нэг хэсэг болсон байсан. Гэхдээ миний хувьд ингээд маш одоо нэг номыг уншихдаа дор хаяж 7 хоног ч юм уу маш удаж уншдаг байсан аахгүй. Тэнгүүтээ энэ сургалтаар яаж хурдан уншиж болох вэ? Нэг номыг 7 хоног биш бүр магадгүй 3 хоногт 1 хоногт уншиж болох талаар ингээд сурч авсандаа үнэхээр их баяртай. Тэгээ нэгэтсэн цаашдаа хэрэгжүүлнэ гэж бодож байна. Баярлалаа. Миний яг хувийн зүгээс гэх юм бол маш сонирхолтой бас биднэрт хэрэгтэй сургалт байлаа. Яагаад гэвэл өргөн хүрээтэй ойлголтыг цаг 30 минутын дотор биднэрт яг ерөнхий ойлголтыг маш гайхалтайгаар юм сонирхолтой байдлаар тавьж өглөө. Тэгээд цаашдаа бас өөртөө энэ талаар илүү сайн сонирхоод судлах юм бол биднэрт цаашдаа маш хэрэгтэй чадвар учраас маш гайхалтай сургалт байлаа гэж бодлоо. Баярлалаа. 2025 оны тэтгэлэг хөтөлбөр тун удахгүй зарлагдах тул хот орон нутгийн 12 дугаар анги төгсөгч бүх сурагчдад бүртгэл нээлттэй гэдгийг дуулахад таатай байна.